Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ би бүр маш сонирхолтой сэдвэр өнөөдөр ярилцах гэж байна. Энэ нь юу юм бэ гэхээр тэтгэлэг. Энэ сэдвэр ярих гэж би бүр маш удаан бодсон. Яагаад гэхээр хүмүүс бүгдээрээ л гадагшаа явж сурахыг хүсдэг. Бүгдээрээ тэгээд тэтгэлэг авахыг хүсдэг тийм ээ. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ яг ямар тэтгэлгүүдийн боломж байдаг юм бэ тийм ээ. Ер нь ямар нь арай амьдралд ойрхон бидний авч хүрэх боломжтой тэтгэлгүүд байдаг юм бэ гэдгийг өөрийнхөө судалсан, мэдсэн, олж мэдсэн бүх зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Тийм учраас та бүхэн маань энэхүү хичээлийг дуустал үзээрэй. Тэгээд миний сувган дээр лайк дарж намайг дэмжээрэй гэж хэлмээр байна. За хэдүүлээ өнөөдөр ерөнхий тоймор нь яриа тийм ээ. Хэдүүлээ юунаас яриагаа эхлэх вэ гэхээр тэтгэлэг гэхээсээ илүү бидний хамгийн том хийх ёстой зүйл бол сургуулиасаа offer letter буюу урилга авах хэрэгтэй байдаг хамгийн түрүүнд тийм ээ. За тэгэхээр урилгаа яаж авдаг вэ гэхээр хоёр үндсэн том шалгуур үзүүлэлтүүд байдаг. Нэг нь болохоор сургуулийн чинь дүн. За тэгэхээр одоо чиний сургуулийн чинь одоо дундаж дүн чинь хэд байгаа вэ? 100-аас хэд байгаа вэ тийм ээ? 80, 90, 100. Тэр бодол маш чухал. Тэгээд англи хэлний мэдлэг. Англи хэлний мэдлэггүй, IELTS-ийн оноогүй, TOEFL-ийн оноогүй байх юм бол ерөнхийдөө гадагшаа явна талаар бодоод хэрэггүй байх юм шүү дээ, тийм ээ. За тэтгэлийн талаар мэдээж бүр бодох хэрэггүй. За саяны миний хэлсэн сургуулаа онц сайн төгссөн. Тэгээд хэлнийхээ мэдлэгийг та бүхэн маань хангачихсан гэж үзэж байгаа бол сургууль руугаа ороод хайж эхлэх нь тийм ээ. Ямар мэргэжлэр хаан сурмаар байгаа юм. Орноо сонгох нь байна. Тэгээд мэргэжлээ сонгох нь байна. Сургуулаа сонгох нь байна. За тэгэнгүүт та бүхэнд сургууль дээр 3 төрлийн санхүүгийн тусламж байдаг. Энэ ямар тусламж юм бэ гэхээр scholarship гэдэг нь болохоор танд зүгээр л мөнгө өгнө гэсэн үг. Дараачих нь болохоор assistantship гэж юм байдаг гэсэн. Assistantship гэдэг нь болохоор та тухайн сургууль дээр, орсон сургууль дээр ажиллаад сургуулийн санал болгож байгаа ажлуудыг хийгээд тэгээд тэрний хооронд сургуулийнхаа төлбөрийг төлөвлөх боломж байдаг. Assistantship нь яг цаанаа дахиад 2 төрөл байдаг. За тэгээд 3 дахь нь болохоор зээл хэлбэр авах боломжтой байдаг. За ийм 3 төрлийн санхүүгийн их усүрээр та бүхэн суралцах боломжтой. За эхнээс нь эхлээд scholarship буюу тэтгэлэг гэдгээс нь эхлээд ярив. Тэр нь болохоор танд зүгээр л мөнгө өгөөд буцааж авахгүй гэсэн үг байна шүү дээ. Хариу нэгээгүй тусламж тийм ээ. За scholarship-ын дотроо 2 төрөл байдаг. Энэ нь болохоор merit based scholarship гэж байгаа, need based scholarship. Need based scholarship гэдэг нь болохоор таны санхүүгийн байдалд үндэслээд ээж аав чинь төлбөрөө төлөх боломжтой юу тийм ээ. Хэрвээ та 10 жилийн хүүхдтэй байгаа бол өөрөө санхүүгаа төлж чадахгүй гэж байгаа бол bursary grant гэж бас нэрлэдэг. Асгүй бол need based гэж ингээд энэ гурлаа яг адилхан утгатай тийм хэллэгүүд байгаа юм шүү. За bursary, need based scholarship, эсвэл grant. За энэ нь ямар газруудаас өгдөг вэ гэхээр их хвчлэн засгийн газраас өгдөг. Засгийн газраас тухайн улс орондоор сурж байгаа хүүхдүүдтэй тухайн улс орныхоо их сургуульд сурахын тулд өгдөг их хвчлэн тийм нөхцөлтэйгээр өгдөг. Тэгэхээр бид нэр их хвчлэн гадаад явахдаа гадны оюутнууд байгаа учраас тэр засгийн газрын тэтгэлгийг бол багтаа авах боломжгүй байдаг гэсэн үг байна. За дараачих нь болохоор том одоо байгууллагуудаас, олон улсын байгууллагуудаас бас тэтгэлгүүд ирдэг. Гэхдээ энэ нь болохоор газар зүүн байрлал, яс үндэс гих мэтчлэнгээр одоо ингээд нэг ялгаад өгчдөг учраас яг тэрэнд нь яг монголчууд болохоор яг орох магадлал айгүй багтаа байдаг. Яа гэх юм бол их хвчлэн одоо нэг хар арьстан, ангит арьстай хүмүүсд өгдөг тэтгэлэг тий Африкийн гаралтай хүмүүст өгдөг тэтгэлэг байршлаасаа шалтгаалаад яг тэнд амьдардаг, яг энд амьдардаг хүмүүс гээд заад өчгсөн байдаг болохоор яг Монголын одоо энэ Улаанбаатарт амьдардаг хүмүүс гэдэг тэр категорид нь бол бас ороход айгүй хэцүү болчихж байгаа юм л та. За жишээлх юм бол members of Asian countries гэж байгаа хгүй. Тэр Asian countries гэдэг дотор нь болохоор бид нэр ороогүй байх жишээтэй тийм ээ. Монгол улс ороогүй байх жишээтэй. Гэтэ та бүхэн маань одоо нэг need based financial bursaries гэж хаагаад өөр ямар тэм тэтгэл өгдөг улс байгууллагууд байна гэдгийг бол хангалттай хайх боломж байгаа та бүхэнд. За ийм
одоо эхнийх нь болохоор need based тийм ээ. За дараачих нь болохоор merit based гэж байгаа. Merit based гэдэг нь болохоор таны өөрийн чинь гаргасан амжилтаас болж, өөрөөр хэлэх юм бол таны явчин тойрноос чинь үл хамааран таны хинбэ гэдгээс чинь болоод өгч байгаа тэтгэлэг гэсэн байгаа юм. За энэ нь болохоор сургуульд бүрт өөрөө одоо сонгон авч байгаа сурагчдаа ихэвчлэн бас өгөх боломж байдаг. За энэ нь болохоор presidential, prestige эднэр гэдэг айгуу тийм том нэртэй. Тэрний болохоор юу вэ гэхээр одоо нэг эхний одоо бүх үзүүлэлтээр аппликейшныхаа бүх үзүүлэлтээрээ бүр ингээд шилдгээс шилдэг байж чадсан 10 хүүхэд, альсгүй бол 5 хүүхэд гэдэг ч юм уу тийм ээ, альсгүй 20 хүүхэд гэдэг ч юм. За 10-нд бүх одоо төлбөрийн төлнө. Альсгүй бол нэг 7-д нь одоо манай хатаа хааны нэрэмжид 7 одоо $15,000 тэтгэлэг гэдэг ч юм уу, $7,500 тэтгэлэг ч юм уу тийм ээ. Гэх мэтлэнгээр ийм том хэмжээний тэтгэлгүүдийг болоо сургуулаас нэг эхний шилдэг нэг 20 хүртэлх хүүхдүүдэд л өгдөг тийм тэтгэлэг байдаг. За presidential гэдэг нь зөвхөн нэг хүүхэд ч юм уу тийм ээ. За энэ нь болохоор дотоодын олон улсын ингээд янз бүр сургуулийнхаа одоо тэр онцлогоос хамаарат тэгж бас өгдөг тийм одоо тэтгэлгүүд бол бас байгаа. А тэгээд бидний буюу одоо эрдийн хүмүүсийн авах боломжтой мэдээж хэрэг бид нар тэр топ 20-т ч юм уу, топ 10-т ч юм уу ороод тэрхүү бүтэн сургуулийн тэтгэлгийг авч болно. А гэхдээ тэрэн дээр бол маш chance бага учраас биднэрт авах боломжтой тэтгэлэг нь юу вэ гэхээр entrance scholarship гэж юм байна. За entrance scholarship гэдэг нь болохоор ихэвчлэн сургуулиуд 10 жилийн дундаж оноо нь 90-95 байх юм бол $1,000 тэтгэлэг. 95-аас 100 байх юм бол 1000-аас $4,000 тэтгэлэг. Гэх мэтчлэнгээр орж байгаа бүх хүүхдүүдийнхаа оноог чагсааж агаад одоо 10 жилийн оноо гэсэн үг л дээ. 10 жилийн оноо чинь хэрвээ 80-аас дээш авах юм бол $10, 90-аас дээш авах юм бол $10 гэдэг ингээд сургууль бол өөр байдаг тийм ээ. За ихэвчлэн $6,000 хүртэлх тэтгэлэг болвол entrance scholarship-ээр сургууль сурж байгаа бүх хүүхдүүдэд олгогддог. А 80-аас доош байх юм бол та тэтгэлгийг авч чадахгүй гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Доотл нь 80. А тэгээд эсвэл зарим сургуулиуд бол 90-гээ босхыг тавьсан байдаг. Тэгээд GPA чинь 90-ээс дээш байх юм бол entrance scholarship-ыг бол авах боломжтой. За тэр нь тэгэхээр нийт сургуулийн төлбөр чинь $30,000 байлаа гэж бодоход entrance scholarship 4 юм уу 5,000-ыг авчлаа тийм ээ. Түнгүй танд 25 үлдэх юм шүү дээ. Эсвэл 30 ч юм уу 35 байсан бол 30 үлдэх юм шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт та нөгөө өөр бас international student scholarship гэж бас байдаг. Янз янзын нэртэй тэр нь болохоор одоо International Award of Excellence гэдэг ч юм уу тийм ээ. Хамгийн шилдэг гэж байгаа олон улсын хүүхдүүдийнхаа дүнгийнхэн дунджаар тухайн жилд орж байгаа хүүхдүүдийн дүнгийн жагсааж агаад хамгийн дээдлээсээ эхний 100 хүнд ч юм уу, эхний 200 хүүхдэд ч юм уу, эсвэл магадгүй эхний 50 одоо хүүхдүүдэд олон улсын нэг $5,000 тэтгэлгийг өгнө гэж бас тийм зарласан тохиолдол бол бас байдаг. Нэг удаагийн гэж ихэвчлэн заасан байдаг л да. Өмнө нь миний хэлсэн entrance scholarship болохоор чиний дүн чинь онц хэвээрэл байгаа тах юм бол жил болгон одоо ингээд сумагтаад явах боломжтой, жил болгон чи энэ тэтгэлгийг аваад явах боломжтой гэж байдаг байсан бол одоо энэ one time award тийм ээ, international one time entrance scholarship award гэх юм бол тэр нь болохоор бас нэг $4-5,000 нэг удаагийн одоо гадаадын оюутнуудаас зөвхөн авдаг тэтгэлэг бас тийм тэтгэлэг байж болно. Тэгэхээр та бүхэн маань магадгүй энэ хоёрыг хоёулангийн авч чадах юм бол 30-аас 10-ыг асуулаад нэг $20,000 төлбөртэй бас үлдэх боломжтой байдаг байна шүү дээ. За энэ бол яг бидний ердийн хүмүүсийн IELTS-ийн 7 оноотой, IELTS-ийн 6.5 average-тэй тэгсэрнээсээ хангалттай сайн хэмжээний дүнтэй төгсөж чадсан монгол оюутнуудын авах боломжтой тэтгэлгийн хэмжээ байна. А хэрвээ та үнэхээр мундаг байж чадлаа, үнэхээр та сайн байна гэж байгаа бол нөгөө нэг түрүүний нөгөө нэг presidential тийм ээ, альсгүй бол одоо юу тийм prestige бүр нэг тийм амар
10 хүүхэдтэй нь сор болсон 10 хүүхэдтэй нь өгдөг тэр тэтгэлэгт бас орж болно шүү дээ. Гэхдээ тэр бол маш бага чанстай гэдэг санаараа. Тэгээд дараагийнх нь болохоор үлцэн хорой та бүхэн маань өөрөө төлөхөөс арга байхгүй хөвчлэн. Хэрвээ та хүсэх юм бол одоо тухайн улс орноосоо хамаарад Канад явж байгаа бол Канадын бас нэг эссе тэгээ reference эднэр дээр хамаа таныг одоо төлөөлж байгаа тодорхойлолт тийм ээ. Аск бол таныг одоо таны бичсэн эссенээс хамаарат 1000 мөн 2000 долларын тэтгэлэг, 3000 долларын тэтгэлэг өгдөг тийм газрууд байдаг. Гэхдээ тэр нь болохоор сургуулиасаа гадна external sources шүү заа. Тэгэхээр тэр source-уудыг та бүхэн маань хайж олоод бүр түн бун байгаа. Тэр бол түн бун интернетээр дүүрэн байгаа. Тэгэхээр би тийм улс орноос гаралтай, би тийм одоо амжилт бүтээлийг үзүүлсэн, би тийм мөрөөдөлтэй, би тийм юмыг биелүүлсэн, би өөрийнхөө нийгэмд тийм ээ community-д ийм нөлөөллийг үзүүлж чадсан. Альсгүй бол би ийм leadership буюу одоо манлайлагч авьяастай. Тэгээ дээрэс нь би ийм мундаг хүн гэдгийг харуулсан тийм эссе бичээд нэг өөр газруудаас зарлсан тэрхүү 1000-аас 3000 долларын дүнтэй тэтгэлгүүдийг өөрөө олж аваад сургуулийнхаа төлбөрлөө бас шингээх боломжтой байдаг. Та хэр их тэтгэлэг гадны суусаас, гадны одоо их усүрээс авч чадна. Төдий чинэл таны нөгөө үлдсэн мөнгө чинь багасаад явна гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За, scholarship-ийн хувьд болохоор бидний хувьд бол нэг иймэрхүү дүнг авах боломжтой байдаг. За, энэ scholarship-аас гадна хэдүүлээ external source яриа тийм ээ. Сургуулиасаа гадна ямар source-ууд бас байдаг юм бэ? Танд мөнгө өгөх боломжтой газрууд байдаг юм бэ гэдгийг ярилцъя л та. За, Америк улсын хувьд Fulbright гэсэн тэтгэлэг байдаг. Та бүхэн маань сонсч л байсан бах тийм ээ. Америкийн засгийн газрын тэтгэлэгтэй 155 орноос яг Америкийн ихтэй сургуулиудад топ шилдэг ихтэй сургуулиудад тэнцсэн хүүхдүүдэд өгдөг өөрийгөө эсээгээр баталж чадсан, референс тодорхойлолтоор баталж чадсан жилдээ 1800 хүүхдүүдэд өгдөг тийм тэтгэлэг бас байна. Гэтэ харамсалтай нь энэ болохоор магистр болон магистрийн зэрэгээс дээш гэж байна. Тэгэхээр бакалаврын хүүхдүүд маань бол энд орж чадахгүй найхан шүү дээ, тийм ээ. За, Fulbright гэдэг бол Америкт сурж байгаа хүүхдүүдийн хамгийн том тэтгэлэг авах боломжтой одоо нэр хүндтэй тийм тэтгэлэг байгаа тийм ээ. Английн хувьд болохоор Chevening Scholarship гэж байгаа. Chevening Scholarship нь болохоор Английн засгийн газраас жилдээ 1000 хүүхдэд өгдөг, 130 орны 1000 хүүхдэд өгдөг. Бас л одоо нэг post graduate буюу мастер болон түүнээс дээш зэрэгт суралцж байгаа хүүхдэд өгдөг тэтгэлэг байгаа. Австрали явж байгаа бол Australian Award гэсэн тийм том тэтгэлэг байгаа. Australian Award нь болохоор бакалавр болон магистр PhD-ийн гуравт нь өгөх боломжтой байдаг. Тэгэхээр та бүхэн орноос сонгоод ямар хөтөлбөрт хамрагдаж байгаа юм бэ гэдгээс шалтгаалаад энэ гуравт бас аплайдад хүн болгоны мэддэг нь шүү дээ, тийм ээ. Тэрнээс биш жижиг дүнтэй жижиг тийм тэтгэлэг өгөө гэсэн газрууд бол зөндөө байгаа учраас та бүхэн маань өөрсдөө олоод эсээгээ бичих нь шүү дээ, тийм. Хамгийн гол нь тэр том тэтгэлэг үсгээс өмнө нь яг сургуулаасаа минимум IELTS score, TOEFL score хэлний мэдлэгийн төвшин батлаад бүр ингээд айгүй өндөр авах хэрэгтэй. Яг энэ тэтгэлгүүдийг авъя гэж байгаа бол та бүр 7 юм уу 8 болон түүнээс дээш авах хэрэгтэй. Та 5.5 таа ч юм уу 6 таа болвол та сургуульд орж чадахгүй, тэтгэлэг авч чадахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань хэлний мэдлэгээ айгүй сайн сайжруулад тэгээд 10 жилийнхаа болон их сургуулийнхаа дүнгуудыг бүр маш сайжруулах хэрэгтэй байгаа шүү за. Тэгээд цааш явъя. Би та бүхэнд хэлжсэн те хэрвээ одоо ингээд scholarship сайн авч чадсангүй за хассаар агаад би нэг 15,000 доллартай үлдчихлээ гэж байгаа бол та бүхэндээ би зүгээр go for it та нар энэ хүртэл явчихсан юм чинь 50% авчихсан юм чинь яваад үзээл гэж хэлмээр байна. Тэгэхээр яагаад тэгэхээр сургууль дотор чи ажлын нөхцлүүд бас байж болно. Тэгээ сургуулаа нөгөө нэг co-op болон internship-ийн одоо нөхцөлтэй тийм сургуулийг сонгоод орчих юм бол та өөрийнхөө сургуулийн төлбөрөөс аль болох багасгаад явах боломжтой. За, assistantship гэдэг нь болохоор та бүхэнд хэлжсэн тийм ээ scholarship-ээс гадна дараагийн сургуулийн төлбөрийн их усүрийн тийм боломж байгаа. Assistantship гэдэг нь юу юм бэ гэхээр
та бүхэн маань сургуулиасаа ажил хийх эрх авна гэсэн үг юм аа. Тэгээд ажил хийгээд сургуулийн шин төлбөрийг бид нар төлөё, бид хөнгөвчлөё гэсэн нөхцлөөр сургуультаа орно гэсэн үг байгаа юм. За тэгэхээр assistantship нь хоёр төрлөөдөг. Тэр нь болохоор teaching assistantship, эсвэл administrative assistantship гэж байна. За teaching assistantship гэдэг нь болохоор та тухайн сургуулийнхаа профессорд туслах гэсэн ажлыг хийн гэсэн үг байна. За энэ нь тэнцчин бол зүгээр үнэхээр супер сайн байна гэсэн үг. Яагаад гэх юм бол тэр анкетаараа аппликейшнээрээ шалгарсан хамгийн сайн хүүхдүүдийг олж аваад тим санал тавьдаг. IELTS-ийнх нь муу TOEFL-ийнх нь хэлнийх нь өндөр оноо нь бол маш өндөр байх хэрэгтэй. Яа гэх юм бол та профессор тусалж байгаа юм чинь хэлгүй хүн байх юм бол мэдээж хэрэг тэр ажлыг хийж чадахгүй, хүүхдүүдэд хичээл зааж чадахгүй гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр та хүүхдүүдийн тийш очиод бусад хүүхдүүдийн дүнгийн тавина, шалгана, тэгээ дээрэс нь тэр профессорт хичээл ороход нь бэлдэж өгдөг тийм ажилтай, тийм өөрөгтэй хүн байх учраас та бүхэн маань энийг 10 цаг, 7 хоногийн 10 юм уу 20 цаг хийгээд тэгээ сургалтын төлбөрийг төлүүлж чинь гэсэн. Тийм урьдлага нөхцөл гэсэн үг ба. За дараагийн нь administrative гэж байна тийм ээ. Administrative гэдэг нь болохоор сургууль дээр дээсвол ямар л ажил байна тэр болгоныг бичиг цаастай холбоотой тэрийг хийх нөхцлөөр та сургалтынхаа төлбөрөөс багасгаж авна гэсэн. Тийм нөхцөл байна гэсэн. Тийм нөхцөлтэй сургуулиуд бас зөндөө байдаг. Тийм болохоор та бүхэн маань тэрийг сайн судлаад үзээрэй. Тэгээ тэр нь болохоор ингээд хүмүүс шинээр ойсон орогчдын анкетыг ялгаад салгаад зэгцлэх ингээд мэдээлэл бэлтгэх админы ажил байна л гэсэн үг юм л да. За тэгээ тэр хоёроос гадна та мэдээж хэрэг кампус дотроо кафед ч юм уу, паркт ч юм уу, номын санд ч юм уу, кампуст ажиллах бос боломжууд бол танд байгаа. Тэр нь болохоор сургалтынхаа төлбөрийг та өөрөө хийчээд тэгээд нөгөө нэг цагийнхаа минимум вэжээрээ цалинжаад явна гэсэн үг байгаа юм шүү дээ. Илүү мөнгө цагийн ажил хийж гин гэсэн үг. Тэрнээс болоод энэ миний хэлээд байгаа administrative assistantship нь тусдаа юм байгаа шүү. За сургуультайгаа бүр ингээд тусгай нөхцөлтөөр тохирж ордог гэсэн үг байна. Зүгээр кампус доторх ажил нь болохоор та төлбөрөө төлөөд ажил олдвол хийн олдохгүй бол хийхгүй гэсэн тийм нөхцөл байх нь шүү дээ. Тэгээд тэрийг болохоор assistantship гэж нэрлэдэг. За тэгээд дараагийнх нь бас нэг сонирхол гоё offer гэх юм бол ихэнх сургуулиуд internship болон co-op гэсэн тийм хөтөлбөртэй байдаг. Internship co-op гэдэг нь болохоор мэргэжлийнхаа дагуу ажлынхаа сургалтынхаа хажуугаар ажиллана. Гэхдээ тэр ажлыг нь танаа их сургуульчаа олж өгөх боломжтой гэсэн. Бүх хүүхдүүдэд сургуульд бол бүх хүүхдүүдэд бол ажил олж өгнө гэж байхгүй сургууль маш сайн сурсан, онцгой чадсан, community-д нөлөөлөл үзүүлсэн, манлайлах чадвартай, team active, team хөдөлгөөнтэй бас онц сурдаг team оюутнуудыг шалгаруулад илүү өндөр цалинтай минимум вэжээс илүү өндөр цалинтай дадлага хийх орчноор сургууль маань хангаж өгөх боломжтой байдаг мэрэгчлэр. Тэр хөтөлбөрт та бас хомрогдох боломжтой. Тэгэхээр та сургуулиасаа шалтгаалаад хайсан сургуульч чинь ямар internship co-op-ийн хөтөлбөр байдаг вэ гэдгийг та сайн судлаад тэр сургуулаа сонгох нь шүү дээ, тийм ээ. За зарим сургуулиуд болохоор internship co-op-ийн тийм практис биднэр дээр хийхгүй гэсэн сургуулиуд бас байдаг. Гэхдээ тэрийг бол орох хэрэггүй. Яг internship co-op-ийн програмтай тэр сургуулиудыг судалж агаад орчих юм бол та бүхэн маань цалинтай ажил сургалтынхаа хажуугаар хийгээд сурсан юмаа баталгаажуулаад авах боломжтой гэсэн үг байна шүү дээ. Тэгээ тэр internship хийжсэн газар дээрээ сургуулаа төгсөөд орох бас магадлал бол бас гарч ирдэг гэсэн үг байна. Гэтэ энэ бол амар зүйл биш. Гэхдээ боломжтой. Тэгэхээр та бүхэн маань маш сайн хичээгээрэй гэж хэлмээр байна. Дараагийн хамгийн сүүлийн санхүүжилтийн хэлбэр бол зээл байж байгаа тийм ээ. За зээл нь болохоор ихэвчлэн тухайн улс орныхон хүүхдүүдэд тухайн улсынхаа засгийн газраас өгдөг зээл сургалтын зээлүүд бол байдаг. Илүү хөгжилтэй орнууд бол сургалтын зээлд аюул хүүхдүүдэд хамруулдаг. Бидний хувьд бол Монгол улсаас сургалтын зээлүүд бол засгийн газраас биднэрт зөндөө өмнө нь өгч ирсэн тэрхүү хөтөлбөрүүдийг л хэлж гин гэсэн үг байгаа юм. За саяхан манайх засгийн газраас шилдэг 100 сургуулиас урьдлага авч чадсан хүүхдүүдийн санхүүгийн төлбөрийг төлнөө тэр нь болохоор буцаагаад эргүүлээд их орондоо ирээд 5 жил ажиллах нөхцөлтэйгээр гэсэн зээл
байсан тийм ээ. Энэ бол бас энэ хүү миний хэлж байгаа зээлэнд бас хамрагдаа явчихна. Тэгээд том байгууллагууд болох оюу толгой одоо өөр MCS Coca-Cola гэдэг ч юм уу те тэрхүү том байгууллагууд болоод бол бас ажилчдаа зээлээр сургалтын төлбөрийн төлөөд явуулах боломжууд бас байдгаа. Тийм болохоор та бүхэн маань өөрөө том газар ажилладаг болол одоо танаа ажил дээр чи ямар тийм хөтөлбөр байна гэдгийг хараад олох боломжтой байгаа юм аа. За ингээд миний судалсан зүйл бол өвгээр базаад ярихад бол ийм бэ. Тэгээд та бүхэн маань энэ одоо нэг тэтгэлгийн талаа бахан ч гэсэндээ бүр ингээд ойлголтгүй байсан бол одоо ойлголттой болсон байх гэдэг тэтгэлтэй байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Одоо л та бүхэн маань эхлээрээ хэрвээ та гадагшаа явж сурыг гэж бодож байгаа бол яг миний саний хэлснээр одооноос эхлээд онд сурч эхлээрээ, одооноос эхлээд дүндээ анхаарч эхлээрээ, одооноос эхлээд англи хэлнийхаа мэлхийг сайжруулж эхлээрээ гэж бас уриалмаар байгаа юм аа. Тэгээ та бүхэнд маш их боломж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай лайк дараарай. Лайк дарах юм бол би та бүхэндээ улам их мэдээллийг энэ мэтлэнгээр хүргэх болох юм аа. Тэгээ subscribe хийгээрэй гэж хүсмээр байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.